сайн бацгаана уу? За миний YouTube сувгах тавтай морил. За тэгээд өнөөдрийн хувьд болохоор би удаан хийгээгүй лүг бүгний бичлэг их хэллүүлж байна. За тэгээд та нар маань ч гэсэн удаа үлээсэн байх гэж найдаж байна. Бараг 100-аас хойш нэрээ хийгээгүй мэн. Тэгээд сая карантины үеэр би нөгөө гэрээ утасны бас лүг хийж болох юм байна гэсэн надад санаа төрөө. Тэгээд өнөөдөр энийг эхлүүлж байна. Удаан бодож явсан. Тэгээ бас надад гэрээ утсыг ховроод юм байлээ. Тэгээ сая энэ хугацаанд болохоор гэртэл байсан болохоор гэрийн хувцсанд их анхаарсан. Тэгээд та нартай дээр нэг хэсэг өөрийнхөө таалагддаг хувцснуудаас сонирхуулъя. За тэгээд бичлэг рүү орцгоё. За хамгийн ихнийх маань энэхүү цагаан гэрээ хувцс байна. Цагаан чижтэй юм улаан оруулгатай, дээгүүр зөндөө олон хар зурагтай айгу бие дэвтэй хин тэгээ баш маш загварлаг. Тэгээд нэлийн том өмсгөлтэй энэ гэрээ хувцсыг сонгосон. За тэгээд миний хувьд болохоор энэ юу таалагддаг вэ гэхээр биед маш эвтэйхэн байдаг. Тэгээд гоё усанд орсныхаа дараа нэг гоё цэвэрхэн тэгээ тухтай тийм унтлагын хувцас өмсөх маш гоё мэдрэмж байдаг штэ. Яг тэр үед өмсгөд тохиромжтой дулаахан тийм гэрээ хувцс байна. За тэгээд араасаа өмдөн ийм цамцсан нэлийн том ийм загвартай байгаа. За дараагийнх маань болохоор энэхүү хар хослол байна. За энэ унтлагын хувцс ч юм уу гэрээ хувцс ер нь харангуйтай байвал бид нарт эцэг нарт илүү зүгээр юм шиг надад санагдсан. Яг тэгвэл халтар болох нь бага. Тэгээд даун материалтай. Тэгээд ерөнхийдөө надад яг таардаг размер, S размерийн хослол байгаа. Тэгээд өмдөн болохоор ерөнхийдөө нэг ийм сулвтар жоохон сул загвартай. Тэгээд толгойн нүдний хаалттай унттай зүгээд унтдаг. Тэгээд ийм нэгэн хослол байна. Тэгээд надад энэ хослолоос хамгийн таалагддаг гэх юм уу? Ийм гоё харанхуйтэй. Та нарын маань бас хувьд ямар гэрийн хувцс, ямар унтлагын хувцс таалагддаг? Тэгээд тэрийгэ комент хэсэг дээр надтай хуваалцаарай. Хэдүүлээ гэртээ ч бас ингээд айтайхан хувцлах хэрэгтэй юм байлээ шүү. Энэ бол ерөнхийдөө бас тухтай. Тэгээ бас мөн загварлаг харагдуулж чаддаг хослуудын нэг. Тэгээ заавал нөгөө нэг тийм сэлгэн даашинд маашинд гэлдгүү надад юм даун материалд орсон илүү тухтай санагддаг байгаа. Тэгээ гэртээ мэдээж аль болох заавал ганган биш юм ахээр өөртөө тухтай байх хэрэгтэй гэж миний хувьд боддог. За тэгээ дараагийнхаа хувцс руу орцгоё. За энэ гэрийн хувцсны дундаас хамгийн ганган нь байгаа. Тэгээ бас хамгийн онцгой нь. Яагаад вэ гэхээр энэ гэрээ хувцсыг би өөрөө ингээд захиалгаар оюулсан байгаа. Тэгээд яг ийм гэрээ хувцснууд ер нь гадуур яг үнэтэй тэгээд ер нь баг олддгоо. Тэгээд би өөртөө зориулаад хаяа нэг гангарааны ийм гэрээ хувцс хэлгсэн. Тэгээд би энийг болохоор өөрөө ингээд оёсон байгаа. Нэг ийм туслах материал зардаг тэм дэлгүүрээс ийм сагсгар юм аваад тэгээд би өөрөө гараараа оёсон. Энэ хослыг нь болохоор тэгээд ойдлчноор захиалгаар оёсон. Загварыг өөрөө гаргаад тэгээ онцгой агаад тэгээд энэ бол хаанч байхгүй зөвхөн надад байгаа. Тэгээд нэг юм бэ. Тэгээд мэдээж би энийг яг бол гэртээ нөгөө нэг өмсдгөө. Хаяа нэг бичлэгэндээ хийх ч юм уу нэг онцгой үйл өмснө. Байнга яг ийм материалтай тэгээд яг ийм амар сагсаасан ганган юм өмсөд авах чи хэцүү шттэ. Би тухгүй. Тийм болохоор хаяа нэг өмсдөг. Нэг гангарааны гэрээ хувцс. Гэрээ. Оо тийм яг бин. Био. За миний хамгийн сүүлийнх маань болохоор ийм супер cute ягаан өнгөтэй хослол байна. За мэдээж айгу тийм эмхтэлэг
ягаан өнгийг сонгосон байгаа. Тэгээд ягаан өнгөнд бас би амар дуртай. Тэгээд ийм усан ягаан, ийм ягаан илүү дуртай гэх юм уу. Тэгээд энэхүү ослын бас материал нь илүү тухтай, тийм дааван материалтай. Тэгээд энэ бол эм размер мөртөл надад бүр яг таардаг. Би гомбол яг эс размер өмсдөг байхгүй юу? Энэ өөрөө эм размер өмсгөл жоон жижиг юм байлээ. За өнөөдрийн энэ эдгээр хувцсуудаас ерөн ихэнх нь миний танаа өмд цамц байлаа. Би яг өөрөө бас тийм өмд цамц өмсөх дуртай болохоор бүгдээрээ тийм байх шиг байна. Тэгээд яг зөндөө олон янзын гэр бүлүүд байдаг болсон байлээ. Тэгээд тэр дундаас яг би бол өөрийнхөө тав дух тэрийг бодож хувцас сонгодог. Тэгээд яг хаяа тийм нэг гоё секси мекси хувцас өмсөн л дөө. Гэхдээ надад болохоор хамгийн тухтай байдаг нь даван материалтай. Тэгээд өнгө цавц байдаг юм аа. Тийм болохоор бүгдээрээ тийм байлаа. Тэгтээ дараагийн имчилгүүдээр магадгүй өөр хувцснуудыг та нартай бас санал болгож болох юм. Тэгээд та нар маань санал бодлоо комент хэсэг дээр бичээрэй. Тэгээд та нарт нэрээ аль нь илүү таалагдсан надтай хуваалцаарай заа юу. Тэгээд 1 үү 2 үү 3 үү 4 үү те энэ дөрөв хүчний аль нь таалагдсан бэ? За видео маань энэ үрлэгдсэн та нартай маш их баярлалаа. За өнөөдөр видео жоохон богинохон болсон гэж магадгүй. Та нар маань дуустал үзсэн гэж найдаж байна. За тэгээд таалагдвал лайк дараарай. Тэгээд subscribe дарж амжаагүй хүмүүс нь байвал subscribe дараарай. Мартваа. За тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. Bye.